Оргилах энэ хэдийхээ. Энэ одоо юунд хийх юм уу те? Байшингийн суурин доо. Цэнгийг агаар цэвэр ус үзэсгэлэнт байгаль. Сэлэнгч сайхан нутаг шүү. Их хотын чимээ стрессээс ангид ногоон автобус удаанаас хол. Энд л өөр юм гисэн байшинтай болох юмсан. Ямар ч байсан газар аваад хашаа барьчихлаа. Одоо байшин барих ажилдаа ханцуу шамлан орё дөө. Юутай ч Улаанбаатар орно. Юу сайхгүй бах яа одоо нөгөө нойл харсан чинь баг нойл банд хамаг мөг явчих гэдэг юм шиг харагдаад. Зүгээр үү? Тий? Зүгээр байгаа. Төсөө болохоор штэ тий. Ерөн бүх юм ороод самман ороод тул татсан тэр мөрн ороод 300 саяд бол багтаамаар байгаа хгүй юу. Манайх чи зүгийн аж явах штэ. Манайх малгүй штэ. Урд нь бас нэг тийж гараад манайх малгүй штэ гэж зөндөө хийсэн. Малын татвар гээд халаалтанд төсвөрт юм бол. Халаалтанд бол юу штэ. Ерөнхийдөө нөгөө тодорхой хязгаартай байх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг л хязгаар юу яаж болох вэ? Хэтрүүлж болох. Грац нөө? Тэр нь бол 27 градус л байдаг штэ. Том өрөө галтгоо нь юу байхгүй юу? Шалны халаалттай байхгүй юу? Тэгээд юу шалны халаалтанд биш штэ. Иймэрхүү миний шалгалт нь баг илүү төсвөртэй байдаг байхгүй юу? Нэмгэн нөө? Нэмгэн одоо тийм ч мод биш штэ. За. Зөв. Тийм ээ. Энэ ямар үнэтэй тий? Энэ бол 929 том метр квадрат нь уу? Жаахан үнэтэй юм тий? Нэг юу гэдэг вэ? Плинтус гэж ярьдаг шүү дээ. Гоё юм байна уу? Нэг амар манай одоо хотын гэрийнх нь амар гац юм ингээд унцдаг. Нэг юм ширхэхээр ингээд унцдаг. Тийм юм амааргүй. Поршин арбитон гэдэг байна. За. Таг нь хаана дээ? Одоо энэ дээр шүрптэд тэгээ энийг пад гэх хийх юм биш тийм үү? Одоо ийм ингээд хандлууга ингээд тогтоочдөг байхгүй. Тэгээд дээрээс нь нэг ингээд ичдэг. Ингээд. Ингэж олдог байхгүй тэгэл. Тэгээ нөгөө буланд нь ийм хийштэй те. Гэхдээ энэ өөр юм байна. Ийм хиймгуудаа тэр нь пад гэх те. Хөрөө явчихлаа батсан чи. 300 сая гэдэг чинь бас их мөнгө шүү дээ тийм биз дээ. Зүгээр бид нар одоо байшин марч чадах юм болов уу? Юу вэ энэ ч одоо? Арай тийм юм тавьчихаар хаус биш ээ. Гэтэ юм минь бол гоё л. Галтоо. Энэ минь дараа те
галтгуу малтгуу жисэн бүр сүүл бол. Юу байшингаа барь тий ямарсан. Гэтэ гой галтгууд байна тий. Яа. Надад бол зүйл санагтаад явчихна. Яг уу. Тэгээд тэрний дараа юм гэрэл мэрэл авна шүү дээ. Ханы обом баам тий. Дуусгүй юм шүү. Тэгчитэл одоо нөгөө одоо сангийн холбоос нь ингээд ус мус ингээд асгараад яана би пакет нь ингээд ангаачаад аана гэдэг баймар санаанд багтчих. Мьют. Хай. сайн уу. Энэ нэг мөрөд арай болоогүй байна. Ямар хөөрх юм бэ? Энэ ширээ мэрээ засах нь болоогүй байгаа шүү. Тэ амар гоё. Энэ орон дээр хийгдэж байна. Байшин барьж дуусаагүй. Эхлэж байгаа шүү дээ. Хоошорны газар ирсэн. Хоошор идэх юм уу гээд. Одоо ийшээ 100 айл байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө ингэж зөрхлөхгүй байна. Энэ ормооргүй байна ийшээ энэ гудам руу. Айгаад хэн юунаас айдаг вэ гэхээр гол нь барилгын материалын сайн мууг юм мэдгүй, юу хэрэгтэй байгааг мэдгүй. Энийг авахаар чи ийм юм дагалдаж авах ёстой. Тэр нь үнэ юм уу, удаа юм уу? Юу ч мэдэхгүй байгаа. Joby. Эндээс иххэн зүг бах гэж бодод энэ. Үгүй. Энд дотоод засал чимэглэл юмнууд юм шүү. Өөр тийш явах юм. Энэ биш юм бэ. Энэ юм бол Where you from, huh? Where you from? Одоо байшин барихад дотор засал чимэглэл биш танаас авчаар юм юу? Хэрэглэх юм байл зөндөл шүү. Тийм үү? Юу сон? Одоо байшин барьж яв. Одоо замаас хэрэг Блок наач штэ. Наасны дараа юу хэрэгтэй гадна талаас хар замаас гэсэн шүү. Гадна дотор аль алинд хар замаас. Тэр замаас юуны төлөв хэрэгтэй тий. Тэр ханчаа ингээ яг дэгшгэн болж байна гэсэн. Одоо бол. Одоо энэ дээр ерөөсөө хийх юм бариул. Хаалганыхаа ронко бариулаа. Бусдаа эндээс хаалга. Бусд нь ингээ комор ингээ. Тайм биш тий. Тийм. Үний хувьд бол хамаагүй юм. Үгүй энэ авъя. Хэдэн хаалга болохоор байна. Тэрийг тооцоолол дотор хаалга болохоор замбараагүй штэ. 1 2 зэжи 1 2 3 4 тийм 5 6 хатуулаа гэ. Байшингаа барьна штэ хэмжээгээ гаргаад тэрийг хийж байгаа хүндээ яг 80-аар л авах юм бол яг байна. Энэ гудамжаар чи одоо ийшээ тийшээ гэж өчнөө газар орлоо. Нэг хаалга, нэг замаас гэхэд маш олон үнэтэй, олон төрөлтэй, алийн сайн муу, ерөөс юу ч мэддэхгүй. Суучраа болохгүй байна. Эхлээд одоо суурин тавьж байшингаа барих хэрэгтэй. Хариу хүн байна уу юу? Надад тусалж дэмждэг хүн байна уу энэ Монголд?
байшин барих гэдэг юм байшин барих гэдэг юм уу? Барьж. А? Бариулж байгаа юм уу? Ер нь ямар үнээр босох гэдэг. Би бас байшин барих та. Явж байна ингээд. Ер нь аль тэгээ материал дотор засны материал авах. Тийм үү. Байшин бол байгаа юм биш үү тий? Барьцаа одоо босгоцсон. Одоо дотор застаа хийх гэдэг. Ямар материалаар барьсан? Мод. Мод хал. Одоо тодорхой Засал чимэглэл хийж байгаа юм шиг. Ой тийш хараад ирэхгүй шүү. Сэлэнгэд биш үү? Дорн байв. Айгу хоолоос юм биш тий. Ерөөсөө материал эндээс авахаас өөр аргагүй юм уу тий? Одоо энэ ажлыгаа давчилдаг хараад нэг урагшаа явах гэсэн амьдсан гоо. Өөрөө хятад руу танах ойрох юм биш тий. Хятад руу явах гэсэн амьдсан гоо. Тэгээ эндээс авах. 90 ууцуудыг цуглуулад явж байна. Ялалт тавьж хаад пар тавих уу гэж юу? Тавьж болно шүү дээ. Дулаахан бай гэвэл нэмэлтээр тавьж болно. Цонхны хэмжээд 5 м, 3 м, 15 м. Тийм урт цонхтой. Тийм. Тэрэн дээр чинь хэсэгчилжил тавиа. Зөв 2 3 хуваач уу? Тий ойрхон холбоод. Уртын хамгийн урт нь метр 80-тай 320. 2 тавих юм биш үү барах тий. Бараг 2-ыг тавина метр 80-тай тэр чинь. 2-оос наашгүй. Нөгөө зарим айл чи хэвтийгээ тавьчихдээ штэ нөгөө шалан доор торт хийгээд ухаад Шалан доор. Шалан доор мор сүрлэгдэг пар гэж байхгүй. Шалан дээр сүрлэгдэг пар. за Ид явдаг. за баярлаа. За жоби ороод интернет ингээд сая янз бүрийн гудам руу ороод энэ хардаа ингээд жижигхэн гудамж те Монголд бол ийм гудамж ховор штэ нэг гадаадд ирсэн юм шиг. Тэгээ энэ гудамж чи ингээд ер нь юу юм бэ? Нэг гудамаараа нэг төрөлдсөн одоо нөгөө дэлгүүрүүд нэг төрлийн юм зардаг дэлгүүрүүд хэд байгаа юм бэ? Тэгээд ерөөсөө юм яваад харч ерөөсөө гүйлч ерөөсөө уучраа авахгүй хаанаас юу авах ч мэдэхгүй. Тэгээ нөгөө зэрэгчээ сууж байгаа хүмүүс ч одоо бас дайсаа юм найц юм уу тий мэддэхгүй юм тий үнийн санд ч авч чадахгүй юм шүү дээ бараг. Бодолтой 8 квадрат гэдэг юм аа. 8 м квадрат нь болохоор 150 байна. Зөө. Сайн байна уу? Би байшин барьж байгаа сэт ингэж. За. Танахаас авчаар материал юу вэ? Ямар материал хийж байна? Ерөө хаус барихад юу би энийг харж байгаа уу? Тэг. Ихэвчлэн бид нар болохоор ханны материалууд тавилганы материалууд л байгаа да. Шууд энийг хадх юм уу? Шууд наан тэгээ боор гэсэн. Цементэн дээр үү? Одоо нөгөө блокн дээр үү? Блокн дээр тий? Обойнахаас хялбар Шаардлагагүй. хямдхан бол тусах. Обоог бодвол арай үдээж байна. Гэтэ гоё юм биш тий? Угааж болдог. Тэгээ обоог бодвол наа чинь ус чигэнд яах ч. Оо. Энийг чи байшин байшаа дараа үтсэн юм байна. Окей, ойлголоо. Ихтэй гоё юм байна тий. Баярлалаа залуу. Сонголтын өшөө зөндөө байгаа юу? Зөндөө байгаа. Ер нь метр квадрат хэд болтыг? Олдохгүйс л би олдоод өгье. За. Метр квадрат нь ер нь хямдтай хэд үдээдээ хэд болох вэ? Одоо нэг ширхэг нь 18 сая төгрөг багхгүй. За. Тэгээд 40-тэй 3-тай гэсэн. 1.2 м квадрат. Тэгэхээр манайхан 300 гэхээр танаа хан чинь 240-тэй л гэхэд 60 таригддаг гэсэн үг дээрээс. Тэгээд тайрч хийж явна гэсэн. Босоогоор. залгах юм уу тий? Залгаад ингээ угсраад явчих. Манайха 4 м таацтай байхгүй юу? Гэхээр чинь дээш Нэмж хийх юм бэ тий? Тэгээд нэг 300 м квадрат байгаа юм. Хан. болно. Тэгэхээр үнэтэй Эсвэл юу яа? Захиалч болно. 4 м өндөртэй. урдаас уу? Тий. Танайх авч ирчих юм биш тий? Удах уу? Утахгүй 7 хоног. Оо ямар айдаахан юм бэ?
Биш ээ. Байшин барихад чи ер нь хинд хандаад хинээс асуугаад явбал зүгээр үү? Байшин барьдаг ийм гүйцэтгэл хийдэг компани зөндөө байгаа шүү дээ. Тэдрээс л асууж байгаа. Ойлголоо. Интерьер дизайнерын компаниуд бүгдийн Ер нь саяны залуу шиг залуу бизнесмэнүүд бол айгүй уян хадан зүүлэн ингээ болохгүй бол урдаас аваад ирж болно штэ. Ингээ тгий хамтрын нэрийн хуудас аваад чи яхан насявсан миний үе хүмүүс болж байгаа хэцүү байна те. Загин. Хоши нөхрөө. Сайн уу? Сайн уу? Сайн байна. Би нөгөө байшин бариулах одоо уучраа болохгүй ингээд ихтэй материал харах гэж 100 айлд ирсэн чи юусоо материал бол амар их тэгээ ижил юмнууд тэгээд ер нь одоо уучраа болохгүй байгаа тийм. Чи ирж одоо туслахгүй бол болохгүй юм байна л та. Хоёлаа яаж байшин барихаач мэдэхгүй. Би одоо мэдэхгүй нэ. Юугаар барихын ч мэдэхгүй. Би бас мэдэхгүй шүү дээ. Тэгээ би энэ зөвгийн үйлдвэр хоёрыг хаяа явахаар ч бас хэцүү шүү дээ. Мэргэжлийн байгууллагаар бас асууж үзсэн дээр юм шүү. Мэргэжлийн багаар уу бариулсан дээр гэж үү? Тий. Мэргэжлийн үнээр яг хийхгүй бол одоо бид юу мэдвэтэй. Юунаас нь эхлэх яах хийх мэдэхгүй чи. Ямар ч нэг тав татгаа мэдж байгаа бох. Тоо гарахад мэдж байгаа. Тэгэл бас тог ус мэдэд бүр юм мэдгүй. Тий. Ойлгоцсон. За хүнээ олох юм бэ ингэж ойлголоо. 100 айл дээр явж байгаа юм уу тэгээд? Тий. За. Бай. Болоо яваарай бай. Хайртай шүү. Хайртай шүү. За 100 айлыг нэг л иргэлээ. Одоо уул нь одоо цаашдаа энэ чинь 100 удаа ирнэ гэж алтартай гудамж. Тэгээд маш ятарлаа хүүд өвдчихин. За хүүд өвдөх нь ч яг уу эцэд ерөөсөө уучраа болов. Тэг нөхөртэйгээ ярьсан. Нөхөр маань бас чи одоо ганцаараа яваад бүтэхгүй, хойлооч яваад бүтэхгүй. Энд ирж бас хийж чадахгүй гэж. Тэгэхээр бид тээр ерөөсөө мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч одоо мэргэжлийн хүнээр бариулах юмаа бодохгүй бол энд бол өстой ойлгоно бүтэхгүй юм байна. 100 жил орилсон ч байшинтай болохгүй юм байна. Дараагийн дугаар дээр бид нар багтай болох хэрэгтэй. Ямар багтай болохыг харъя. Дараагийн дугаар дээр уулзцгаая. Бай бай.